Өөртөө болон хүүхдэд туслахын тулд яаж зөв амьсгалах вэ? Төрөхөд бэлтгэх сургалтын үеэр надаас энэ асуултыг асуухад би эсрэгээр нь асуудаг. Та дотн үед хэрхэн амьсгалдаг вэ? Ихэвчлэн бид үүний талаар огт боддоггүй. Учир нь илүү чухал зүйлд анхаарлаа хандуулдаг. Төрөх үед ч мөн адил хамгийн чухал нь дараах зүйлсийг хийхгүй байх. Нэгт агшилтын үед амьсгалаа бүү төгжих. Бие чангалан бөөрөнхийч амьсгалаа төгжмээр санагдавч харин эсрэгээр нь тайвширч аль болох намуу амьсгалах. Хоёр яйцаасаа болж хүмүүс ихэвчлэн галт тэрэг шиг амьсгалж эхэлдэг. Тийм ээ, энэ нь таныг мэдрэмжээс сатааруулахч, толгойч нь хурдан эргэж та ядарна. Тэгвэл агшилтын үед хэрхэн тайван амьсгалах вэ? Үүнийг төрхөөс нилээд өмнө дасгалжуулж болно. Жишээлбэл чөлөөтэй амьсгал авч гарахтаа уртсгах. Дөрвөлжин амьсгалах аргыг дадлуулах. Бүгдийг 4 тоогоор амьсгал авах, завсарлах, гаргах, дахин завсарлах. Морин амьсгал гэдэг нь амьсгалаа тайван авч зулруулсан уруулын завсраар гаргахыг хэлнэ. Ийм төрлийн амьсгал авах нь зөвхөн нүүрний булчин сул үед л боломжтой. Агшилтын үед бидний зорилго нь тэдгээрийг аль болох тайван даван туулах бөгөөд ийм амьсгалын аргууд маш их тус болно. Харин дүсэх үед амьсгалаа өөрчлөх хэрэгтэй урт гаргалтууд хийж хүүхэд хурдан доошлох боломжийг бүрдүүлээрэй. Гуруугаа оруулахад хэцүү болохтол гараа чам хатгаад гар луугаа дүүлээрэй. Их баригч танд дүлэг гэж хэлж магадгүй. Тийм үед ингэж амьсгалах ёстой. Цээжээр дүүрэн агаар авч хоолон сойцны. Хэсэг тавсан агаараа төвжээд хүүхдээ доошоо түлхэж байгаа мэт түлхэх хэрэгтэй. Хүүхдийн толгой харагдахад их баригч танд нохой шиг амьсгалаарай гэж хэлнэ. Энэ нь өнгөц тасалданг амьсгал. Бөгөөд өтрээний орчмын идүүд даст сунгахад туслах болно. Дараа нь хамгийн эрхэм хүн таны дидсэн дээр тавигдана.